За бичлэг маань тасарчлаа. За бизнес чиглэлээр одоо нэг уулзалт хийж ирсэн шүү дээ, тий. Тэгэхээр бүгдээрээ ямар нэгэн юм борлуулж иж, тий. Ямар нэгэн зүйлийг борлуулж иж бизнес хөгждөг юм байна гэдгийг бүгдээрээ ойлгож мэдж авсан. Тэгэхээр бид нар машинаа зарах гэж бодъё. Машинаа зарахын тулд яах ёстой вэ? Тухайн машиныг арчилж, тоордож, зүлгэж, өнгө оруулж иж зарна да. Тэгвэл яг энэнтэй адилхан өөрсдөө таны бие организм, одоо жишээ нь давка миний бие организм өөрөө бизнесийн машин баггүй. Тэгэхээр би өөрөө одоо миний бие надад мөнгө олж өгөх ёстой. Миний бие организм надад мөнгө хийж өгдөг машин байгаад байгаа байхгүй. Гэтэл энэ машинаа ерөөсө тоордодгүй. Тэгчээд ингээд нэг одоо ингээд жишээ нь одоо ингээд бүр өнгө цус алдсан, царай нь алдсан, өнгө бодох нь гандцсан машиныг зарахаар хүн авахгүй шүү дээ, тий. Яг өнтэй адилхан одоо өөрийгөө би ерөөсө тоордож, өнгөлж, зүлгэж, ингэж өнгө оруулж байж миний бизнес одоо миний хийж байгаа зүйл улам амжилттай явах юм байна гэдгийг ойлгосон байхгүй. Хэмрүү миний хүү ширээ битээ хөдөлгөөрэй. Тэгэхээр бизнес гэдэг маань яах вэ гэхээр та одоо нөгөө бизнес хийж байна.